Сайн уу манайхаа өнөөдөр хамтдаа дахиа болон өхрийн бүлээн эзгээ гадуур бэлэн ингэж зарагддаг. Шүлийг маш гоё амттай болгохоос гадна төрөл бүрийн ногоо орсон хүүхдүүдтэй ясны шүлний оронд бас хийж өгч болно. За ингээд гол ажилдаа орцгоё. За эхлээд дахианы бульоноо бэлтцгээе. Хийхэд маш амархан. Манай гэрч дахианы ясны шүл байсан учраас би эхлээд хийгээд шүлийг гаргаж авсан. Яс байхгүй бол зүгээр дахианы цээж маа ашиглаж болно. Ногооны хувьд манжин, луван, сонгос, сармис, яншуу орно. Би ясны шүл ашиглаж байгаа учраас нэг цаг орчим буцлагсан. Дахианы цээж мах байх юм бол бүх орцуудаа хийж агаад баг зэрэг шарна. За үүн дээрээсээ нэг 700 мг орчим дахианы махны шөлөө хийж өгсөн. Хэрвээ байхгүй бол зүгээр ус хийж болно. Гой өнгө болон амт оруулахын тулд куркума буюу түрмэрийг хийн. Мэдээж перц болон давсаар амталнаа. За ингээд 15-аас 20 орчим минут дундаж гал дээр болоход луван болон манжин маань хатаад үзэнгүүд дундуур руу хугараад ер нь бол бэлэн болцсон байна. Галаа унтрааж агаад дээрэс нь нэг багц яншуу хийж өгснээр маш гоё сингэлсэн үнрийг бий болгож байгаа. Бульоны маань шүлэн нэг иймэрхүү байхад хангалттай. Шүлэн инээс бага байх юм бол сайн бутлахгүй эсвэл сайн хөлдөггүй гэж магадгүй. За бутлсны дараа иймэрхүү өтгөн болж ийн. Нухшаа дурын савандаа хийгээд хөлдөөхөд ерөөхдөө бол бэлэн болно. Иймэрхүү силикон сав байхгүй бол маффины сав эсвэл шилэн савандаа калкин цас дэвсэж агаад бусныхан дараагаар ижил хэмжээтэй хэрчээд хэлбэрт оруулчих болно. За хүлцсний дараа ийм гоё болсон байна. Хэрэглэхэд амар. За дээрэс нь ариун цэврийг хангах үүднээс нэгээр нь туулган цаасанд ороогоод тэгээд яг шүлэнд хийх болохоор заавал бүгдийг гаргаж гисгээгээд байлгүй. Нэг нь аваад хийчихээр айгүй зүгээр юм бэлээ. Ер нь энэ савлгаа надад их таалагдсан. Миний хахуу жижиг том гэ янз бүрийн хэлбэртэй байсан болохоор 30-40 юм хийхээс үлдээ залхуураад нэг бүр хилээ ажиллаа. За ямар ч байсан дахианы бульон маань бэлэн боллоо. Нэг иймэрхүү байдалтай харагдчихээн. За одоо өхрийн бульоноо хамтдаа хийцгээе. Энэ удаад бас манад өхрийн ястаа мах байсан учраас түүнийгаа нэг цаг орчим чансан. Хэрвээ юм чанах махтай яс байхгүй байх юм бол өхрийн аль ч хэсгийн шулсан яс байж болно. Миний шүл бол нэг иймэрхүү гарсан байна. Яг махтай учраас ингэж харагдчихээн. За дээрэс нь 200 г татсан махаа игээд сонгос сармис луувангаа хийн. Дахианы бульонтой адилхан лууван маань бас бүрэн болсон байх хэрэгтэй. Лууван манжин хийснээр энэ бульоны гоё амттай болохоос гадна ерхий бүтцийг нүтгэн болгож өгч байгаа. За шүл маань ширгээд нэг иймэрхүү болсны дараа галаа унтраагаад ногоо сонгон хийн. Жижиглээд хийчих болно. Би зүгээр залхуураад ингээ хийчлээ. Шүлөө нэрээ давс перцээр амтлан. Сүлд нь гоё өнгө дээрээс нь жоохон часисан амт оруулъя гэж бодоод сой соус нэмсэн. Бэлэн болсон шүл маань нэг иймэрхүү харагдчихээн. За дээрээсээ бас нэг иймэрхүү байна. За энэ орцуудаа маш сайн бутлаад дурын хэвэндээ хийгээд хөлдөөгөөрэй. Энэ үйлдэл маань төрөний процесстэй яг адилхан. Хийсэн нийт бульонуудаа харах юм бол иймэрхүү болсон байна. Дахианы бульоноо өхөр хоньны махтай шүлэнд хийж үтсэн бас айгүй гоё болсон. Дахианы бульондоо куркума хийсэн учраас маш гоё тийм сингэлсэн амттай, гоё үнэртэй, өнгөтэй. Дээрээс нь дахиа болон өхрийн ясыг хийж буслахсан учраас тос нь ялгараад маш гоё тийм шимтэй бас амтлаг харагдчихилээ. Ясны шүлөө бэлдээгүйч гисэн хоолндоо шууд ингээд хийчихэр эн чи өөрөө ясны шүл агуулж байгаа. Дээрээс нь мах ногоо гэж зөндөө гоё гоё юмнууд агуулсан. Хоёр бульоныхын давсыг би баг зэрэг шоров хийж өгсөн. Нэгт хоолндоо амт оруулах гэж байгаа. Хоёрт гэх юм бол бэлэн зарагдж байгаа бульонууд маань бас тиймэрхүү байдаг. Хоолоо болох төхөөд ирэх үед хийхэд нэг иймэрхүү харагдчихээн. За та хэд маань тушаад үзээрэй. Баярлалаа.